уу бацагчээ. Өнөөдөр тийм ээ эмэгтэйчүүдийн конференс дээрээ бацагчтайгаа ярилцах хэдэн минут олдсоо. Тэгээ та сайн явж ирвөө. Сайн явж ирдэ ч бас урчин ирлээ шүү дээ. Өөрөөс нөгөө үер бууж байгаа юм шиг аадар бууж байгаа юм шиг хүүхнүүд ирлээ онгоцны бууз дээр тий. Эднийх их сайн зохион байгуулсан байна. Дор нь машин тэрэгт суулгаад аваад тэгэл дахиад 1 цаг яваад ирлээ. Вау. За та Америкт хэр удаж байгаа илээ? Одоо энэ таны анхны одоо Монгол эмэгтэйчүүдийн конференс илүү одоо юу лээ? Би ирээд одоо 20 хэдэн жил болсон байна. Тий. Тэгээд ирж байж байгаад хүүхдүүдэд дээд сургуулийн төслөөр энэ ч нэг 7-10 жил болж байгаа би буцаад явцсан. Тэгээд яг өвөлдөө ингээ хүүхдүүд эндээ байгаад тэгээд ирдэг болчихсон. Тэгээд өвөлдөө ирдэг болчихсон тий. Ер нь бол урд нь ингээ доктортой байж байхдаа бид нар өгүүлэн сан ингээ нэвтрүүлэг хийсэн гэсэн монголчуудаа тухай. Тэр бол уран сайхны баг анхны нэвтрүүлэг нээсэн баха. Тэгээд монголчуудын чуулга уулзалт болж исэн оролцож исэн. Манай Чикагоч бас болж исэн. Баруун эрэг Дэнвер ч гэсэн тий. Болж исэн тий. Оролцож исэн. Тэгээ одоо бол оролцдог улсуудын тоо ихссэн байна. Тэгээд 70-ц ихтэй болсон байна. Дуучин бол цөөхөл байдаг ш нөгөө анх ирсэн монголчууд чинь тавуулаа или зургуулаад наадмаа хийгээд цугж исэн гэсэн. Тэрнийг бодвол тий одоо энэ чинь зүгээр тэр чигээр төм түжигнэж бум бужигсан шууд уулзалт болдог болсон ба ш. Тэгээ за баярлалаа. За тэгээ бацагчтайгаа танилцсандаа маш их баяртай байна. За тэгээ та ивент чуулгуулсандаа сайхан оролцоод олон эмэгтэйчүүдийг урам өгөөд тэгээд чуулгуулсандаа enjoy дараа. Тий. За тэгээд энэ ташрамт хэлэхэд би төгөлдөр ТV-гээр монголчуудаа засаж байгаа цаг үеийн хяаралтай мэдээнүүдийг авдаг. Манай монголчууд бол дандаа телевизээр үзээд байх тийм завтай хүн байдгүй. Нэгдүгээр, хоёрдугаар хэлний хувьд одоо шууд орчуулад төрөлх хэл дээр мэдээлэл авна гэдэг бол маш их ашиг тустай байдаг. Цаг хугацааны хувьд ч тэр хүлээж авж байгаа мэдээллийн хувьд ч тэр мэдээлэлээс хоцорчих юм бол бид нар яг маргааш нь юу болох гээд байгаа, эднийхэн засаг төрөөс ямар арга хэмжээ авах гээд байна, иммиграшны ямар хууль тогтоомж гарч байгаа гэдгийг мэдэхгүй шүү дээ. Тийм болохоор төгөлдөр телевизийнхэндээ бүтэнд нь баярлалаа. Тэгээд энэ мэдээллийн энэ ажлыг хийн гэдэг бол үндсэндээ сайн дур дээр одоо хүмүүсийн монголчуудаа гэсэн ийм сэтгэл дээр явдаг шүү дээ. Тийм болохоор энэ камер, энэ цаг зав, энэ их мэдээллийг олж өөрсдийнхөө ажил амьдралын хажуугаар биднэрт анхаарал тавьдаг та нарт маш их баярлалаа. За бүгдээр нь амжилт хүсье. За баярлалаа.